Тэгээд эмдгээр оншнолдохгүйгаа энэ бүх эмггүүч үндсэндээ айц цаана явждаг. Айцтай хүн чинь уурлаад байдаг байхгүй юу? Далд ухамсараас тэр мэдээллийг ухамсарын түвшинд авчирчаар ойлгоод тэгээд ингээд эдгэрэл бас явагддаг. 3 цаг дээр гурван дээр нь л ажиллах хэрэгтэй байхгүй юу? Өнгөрсөн дээр нь чиглэл ажиллах хэрэгтэй, одоо цаг дээрэж байх хэрэгтэй, ирээдүйн цаг руу чиглэх хэрэгтэй. Төгс ангаалтыг гаднаас хийдгүү маа. Хэн ч хийхгүй, би ч хийхгүй. Энэ оногийнхаа бид хамтран явж подкастын оюун бодол гэдэг энэ дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээх гэсэн дарга ухамсар гэдэг. Амар мэнд байцгаана уу? Эрхэм хүндэт ухамсарын хүч подкастыг маань үзэгч сонсогч түмэндээ өдрийн сайхан мэндийг хүргье. Ухамсарын хүч подкастын маань энэ удаагийн дугаарыг надтай хамт зочин хөтлөгч болж оролцож өгнө хэмээн бид нэг зочныг ураад байгаа. Тэгээ сэтгэл зүйч, сэтгэл судлалын ухааны магистр, за бас манай сэтгэлийн шийдвэр төлбөрийн маань оролцогч Нямц цэцгийн зочин хөтлөгчөөр ураад за тэгээд надаас асуулт асууж бит хоёр сонирхолтой яриа өрнүүлэхээр сууж байна. За танд энэ өдрийн сайхан мэнд хүргье. Сайн байна уу? Танд болон подкаст үзэж байгаа нийтийн одоо үзэгч, сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь айц гэж яг юу юм бол? Яг юу юм болоо гэж. Шууд хүн болоод айц гэд ингээ ярихаар байна шүү дээ. Ихэнх хүмүүс тэгж хэлнэ. Би айцгүй шүү дээ гэж. Би нэг айгаад байгаа юм байдгүй шүү дээ гэж. Яг тэгж хэлж байгаа гэхээр өөрийнхөө дотор байгаа айцыг энэ айц юм байна гэдгийг мэдэрч таньж барьж аваагүй л хүн төсвөр айцгүй юм биш. Айц гэхээр ингээд хүмүүс юу гэж ойлгодог вэ? Нэг аймаар ингээд чөтгөр шулам сүнс мүнс юу ч тийм гарч ирэл тэгэнгүүт бид нэг аймаар салгалаад чичрээл нэг чочирдэн штэ тий. Яг тийм нэг юм хүчтэй цочрлыг л айц гэж үзээд тэр зан харилцаан дээр амьдрал дээр бий болж байгаа тэр юм мэдрэмжүүдийг бол айц гэж анзаарахгүй яваад байгаа тийм асуудал байгаа юм. Тэгэхээр энэ айц нь амьдралын сонголт, харилцаа, магадгүй тэг яаж жаргал тэр сэтгэл ханамжтай байдал бүх зүйлд ингэж нөлөөлдөг гэж ойлголоо. Нөлөөлөлгүй яхаа энэ чинь ерөөсөө юу байгаа үстэй. Хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл байхгүй юу? Сөрөг сэтгэл хөдлөлүүд дотроос хамгийн хүчтэй айц. Даа ялангуяа өхлийн айц бол ерөөсөө хүний энэ одоо хүн дотор ч нэг хийн гүйдэл гэдэг бас цус ингээд эргэлдэж байна тий. Тэр хийн гүйдэл цусны эргэлтийг базаад боогоод зогсоочтолтой. Айцтай хүн бол ерөөсөө тэр айцаасаа болоод шууд амьсгал хураах өөхөгч эрсдэлтэй. Тэгээ ийм хүчтэй ийм сөрөг сэтгэл хөдлөл байхаар чи хүний бүх амьдралд нөлөөлж байгаа. Саяхан над дээр одоо нэг залуу ирж байна. Тэгээ тэр залуу бол зүгээр ингээд ажиллаа хийгээл явж исэн. Одоо нэг 30 гаруй настай ч юм уу тийм залуу хаан хүү залуу байна. Тэгээд ажиллаа хийгээл ингээл явж исэн чинь гинтэл нэг өдөр ухаалдаад унсан. Айц төгшүүрч гэж мэдэхгүй л дээ. Зөвхөн л биеийн хямраал нэг л өдөр ингээл ухаалдаад унч. Тэгээд эмнэлэгт очисон, даралт нь эхэлсэн, пүүлс нь эхэлсэн одоо биеийн тэм завиурууд гарсан. Тэгэл тэрэнд нь даралтны юм, нөгөө зүрхний юм шингэн мэнгэн тусал мусал хийлгээл тэгэл ингээл юм намжсан баг. За тэгээд намжчлаагаа явж исэн. Дахиад ерөөсө болохгүйс гэж. Тэгээд тэр яагаад тэгээд байсан бэ гэсэн өөрийгөө анзаарсан чинь хадминдаа очихоор юу яагаад байгаа юм байна. Миний энэ өвчөө хөдлөөд байгаа юм байна гэж би анзаарсан гэж ярьж байгаа. Тэгээд хадминд нь яадгийг ямар учирч чадсан байдаг юм бэ гэсэн чинь саяхан хадам ээж маань асуурсан гинэ. Тэгээд одоо эхнэр бит хоёр нь бол ээжигээ ингээ ажил явдал мовдол гээл одоо тэгэл ингээл тэнд чинь хадмида байнга ирэн очин байх хэрэгтэй л болж байгаа юм байна л. Дээр нөгөө хадам өвгөн нь ганцаараа үлдсэн учраас хадам аавыгаа бас иргэд тойрч хоолундын төхүүлж өгөх гэдэг ингээд тэрүүгээр байнга эргэлдэх юм ажилтай байгаа. Гэхдээ тэгэл анзаархаар ерөөсөө яг хадминд очисон өдрөл би хямраад байгаа юм байна гэж байгаа хгүй.
За тэгэхээр энэ хүн бол айдас гэдгийг бол мэдэхгүй байх. Зүгээр ямар ч байсан би хямраад байна. Би өвдөд байна. Тэгээд монголоор ингээд яваад юу яахгүй байна гэж байгаа шүү. Оншин олдохгүй байна гэж байгаа. Тэгээ би ерөөсөө нэг юм явуулын эмийн сан шиг болцсон. Одоо миний цүнхэр нэг баахан эм явж байгаа. Би өвдөхөөр ингээд тэр эмүүдэн гаргаж ирэл баахан эм уудаг. Тэгэхээр арай гайгүй болдог. Байнга ингээд би ерөөсөө эмийн сан авч явдаг болчихсон гэж. За тэгээд яагаад ийм болов гэхэлэр чинь ухаад үзэхтэр чинь зэрэг нөгөө хүнээс чинь өхлийн айдас гарч ирж байгаа байхгүй юу. Тэр хүн бол өхлийн айдастай байна гэдгийг ерөөс мэдэхгүй. Зүгээр л би хямраад байна. Тэгээд эмнэлгээр яваад эмчлэгдэхгүй байна. Оншинд голдохгүй байна. Одоо Солонгос явж оншоо тодруулъя гэж Солонгосын эмнэлгүүдээр ингээ материал явуулсан. Тэгээд нэг эмнэлгээс нь манай дээр ирээд юуны яа гэсэн гэнэ тэ нэг тийм хариу ирсэн гэд ингээд ярьж байгаа байхгүй юу. Би хэлсэн. Үгүй та хэрэггүй. Та үнэхээр мөнгө чи илүүдэд байгаа бол яг явж болно. Ямар ч үдчих маш их зардал гарна шүү дээ. Эн чин зүгээр тэ энэ айдсаас улбаатай хийн хямрал биед чинь явагдаад байгаамаа. Гэт би нэг жахан бясалгалын засал хийсэн. Тэгээд тэр зүгээр болчихсон. Тэгээ би уцтаа за яасан би чи яаж яана гэдээ асуусан. Ёстой сайхан болчихсон одоо яасан зүгээр байна гэл. Гэхдээ тэр чинь ганц удаагийн ийм таслаар бас бүрэнгөөс болохгүй байх магадaltaй. Та үргэлжлүүлээд энэ манай энэ менторуудтай уулзаад манай энэ өтбөрөд хамрагдаарай гэл ингээд би бас хэлсэн л дээ. Одоо оншин олдохгүй бай, би хямраад байна гэдэг ингээд уламжлалт хангаар болно жоохон хийн хямрал гэл ингээд хий хүчин голын хий зүрхний хийгээд хэлдэг юм байл л дээ. Тэгээд эмдгээр оншин олдохгүйгаа энэ бүх эмгүүч үндсэндээ айц цаана явждаг. Цаана айц. Тэгээ ийм бие зөвөртэй байхаар чинь амьдралын чанар нь дойтохгүй яах юм. Амьдралын тэг харилцаа айцтай хүн чинь уурлаад байдаг байхгүй юу? Тэр нэг дотор нэг айц гэдэг нэг юм эмзэг юм байна шүү дээ. Тэрийг хөдлөгчих гээд байгаа учраас уурлаад ингээд өөрийгөө хамгаалдаг байхгүй юу? Өөрийгөө хамгаалсан ийм уур бухимдал, стресс, хямралыг гаргаж ирээд тэгээд нөгөө бие зөвөртэй, төгшөртэй байгаа хүн чинь хэн эргэн тойронтойгоо сайхан харилцаж, сайхан амар тайван байдал байх юм тий. Ажил үйлсээ хэн яаж урамтай зоригтой хийх юм. Гэтэл ингээл энэ айдсын байдал ч ерөөсө бүхэл амьдралын чанарт асар сөргөөр нөлөөлж байгаа. Тэгээ саяны тэр жишээ ярьж байгаа залуудаар юу тохиолдсон байна гэсэн чинь хэсэг бүлэг залуучуудтай наргиж ууж идэж явж хагаад тэгсэн чинь одоо нэг жоохон үл ойлголцол гараад тэгээд тэр зодон цохон болсон л гэсэн үг л дээ. Тэгээд нэг сурхич нэг зодолтоогүй гэхдээ юу яасан байгаа нэг алан шудна гэдэг нэг удаа шуг гаргаад тиймэрхүү хэрүүл зодооны юм болсон юм байл л дээ. Тэрнээс хойш удаагүй байжгаад хадам ээж насарсан. Тэгэхээр ийм хоёр үхэлтэй холбоотой амьдралд нь хоёр ийм үйл явдал тохиолдсон гэсэн үг. За тэрнээс хойш нөгөө хүн алан шудна гэдэг хүн зөрдөлдсөн байна шүү дээ, тий? Догшоо гаргаад тэрнээс нь чинь хүн чинь айж чочрол авна шүү дээ. Тэгээ явж байхад нь хадам ээж нас орчиж. Тэгэхээр дахиад нэг ийм өхлийн цохилт ирж байгаа зү. Ийм хоёр үйл явдлын дараа мань хүнд тэр өхлийн айц гэдэг юм дотор нь бол ингээд сэрж ажиллаж эхэлсэн. Бие махбод дотор. Тэгэхээр нуугдмал байдаг. Нуугдмал. Бүр цаашаа их усрыг хайгаад явхаар бүр бага насн дээр очино. Бага наснд нь бас л асуудлууд болсон л. Говоонаас орсон л гэж байгаа. За тэгээд бас тэр бас л хүүхдүүдтэй зодон цохоо хийдэг алан шудна гэдэг бас жоохон атмаа маягийн тэр болсон тэгэл тиймэрхүү асуудал бага наснаас нь гарч ирж байгаа. Ингээд бүр бага наснд нэг үйл явдал болчлоо. Тэр нь нуугдмал далд хумсарт байж итэл хэдэн жил 20 30 жил амьдраад ингээд явж штэ тэ. Тэгтэл амьдрал дээр нэг үхэл хагцал ч юм уу. Амьдрал дээр нэг алан шудна гэсэн сүрдүүлэх ч юм уу. За эсвэл тэ нэг онцос нүчтэй янз бүрийн юм үзэх, кино үзчих болно. Эсвэл аваар осолд орох ч юм уу тий. Ийм тохиолдол гарч иж болно. Тэгэнгүүтэл тэр хүний бие дотор даалд ухамсарт нь тэр өхлийн айдсын нуугдмал ажиллагаа эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэг хүн өөрөө л яг яагаад байгааг мэдэхгүй. Би өхлөөс айгаад байгаа юм байна гэж хинж мэдэхгүй. Хэлж мэдэхгүй. Тэгтэл би энэ ямраал зовирлаад тэгэл ерөөсөн нөгөө сэтгэл уталтч орно. Ажилдаа явмааргүй санагдал маш сонин үзэгдлүүд гарна. Бас нэг одоо нэг тохиолдол
Гэхдээ ер нь үхлийн айцтай тохиолдол маш их байна. Тэр энэ бол хамгийн хурцтай маш хүнийг бол ерөөсөн маш их хүн дээр хямраадаг айц. Нэг хүн тэгж ярьчихсан. Ажилдаа явах сонирхолгүй болцсон. Би ерөөсөн ингээд эхнэр хүүхд рүүгээ маш их ууралж байна. Тэгээ эхнэр хүүхэд надад санаа зовоод гараач орооч нэтэрэ гэдэг ингээд шаардлага тавихаар би өөдөөснөөс ингээд хэрэлдээд эхнэр хүүхдтэйгээ ерөөсөө таарахгүй байна. Тэгээ би гэрээс гарах ажиллаа хийх ямар ч сонирхолгүй болцсон. Тэгэл гэртэл ингээл байж байгаа. Тэгээ гэртээ үзэж байгаа хийж байгаа юм нөгөө утсаа авах нь утсаа ун дээр гарч байгаа юм ерөөсөө тийм баян сөрөг мэдээлэл. Миний утсан дээр сүүлийн үедээ дандаа юм өхөл хагцлын сөрөг мэдээлэл гардаг болсон. Тэгэл тэдрийг үзэл үздэг кино дайн байлдаантай алаа ядаантай кино ингээл хөвтөж гин гармаарг уснагдаад би өвдөөд хямраад ингээд тэгээд эхнэр хүүхэд рүү тэ надад ингээд шаардлага тавихаар та нар намайг ойлгосонгүй миний би өвдөөд байна гэж би ууралж байгаа нэг ийм л ажилтаа болчлоо. Ахна гэдэг юм. Тэгээ бид хоёр ярилцсан чинь нэг жилийн өмнө нэг хүнтэй хамт зам хөндлөн гарч исэн чинь автосол болоод яг ингээд хамт зэрэгцээ гарч исэн хүн нь дарилцсан би. Тэр нөгөө зам гарахаар нэг хоёулаа нэг юу яадаг штэ. Нэг нь урагшаа гарах га нэг нь хоошоогоо нэг ингээд нэг яадаг штэ тий. Машин хурдтай ирэхээр хоёулаа нэг тийшээ гүйчээгүй нэг нь зам руугаа урагшаа гүйх гээд нөгөөх нь буцаж гүйх гээд ингээд нэг тим юм болсон байна л да. Тэгж жаад нөгөө хамт явсан хүн дарилцсан. Тэгээ тэр хүн чинь ингээд нөгөө автост болохоор цус мос гэл ингээд амар болоо шүү дээ. Тэрнээс цочирдсон. Тэгээд яг тухайн үедээ тэгээд ингээд гайгүй болсон. Явж байгаа жилийн дараа ийм асуудалтай болсон. Одоо энийгээ бол сэтгэл зүйчэд хандахаар сэтгэл готрал энэ шинж тэмдэг гэж бол хэлэх юм байлээ. Тэгээ би цааш нь асуугаад яриулаад үзэхээр бас л хүүхэд насанд нь тэгж байгаа шүү. 50 хүрээд өөд болдог одоо хөхтөг манай удмынхан гэсэн ийм код хүүхэд наснаас суусан баг. Аав ах нь тэгэл эмээн ч юм уу те ингээд удамд нь нэг 50 насныхаа орчимд өөд болсон тохиолдол маш их ч яа хэд тохиолдсон юм байл л да. Тэрийг хүүхэд байхад нэргэн тойрныхын хүмүүс юу гэж ярьсан бэ гэхээр 50 хүрээд л ер нь манайхан бол ингээд өөд болцоодог. Ер нь 50 нас бол манайхны удмынханд хатууч гэх юм уу тий. Ийм яриа их сонсдог байсан бохоогүй юу. Тэгээ хүүхэд би 50 хүрээд би ч гэсэн 50 хүрээд өөд болж магадгүй юм байна гэсэн кодыг далд томсорт авчихгүй. Тэгээд ингээд явж исэн тийм осол болсон. Тэгээ энэ хоёр ингээд давхцаад ирэнгүүт шууд тэр өхлийн хайц дотор нь ажиллаж эхэлж байгаа. Тэгээд тэр чин гэрээс гарах сонирхолгүй гэртээ байнга шигдээд тэгээ уурлаад уцаарлаад ингээд байна гэдэг чинь цаад далд ухамсартаа болвол өөрийгөө хамгаалтыг явуулж байгаа байхгүй хөргий. Яг далд ухамсрынхын санаагаар нь авч үзэх юм бол осолд орчхоос сэргийлж जैन 50 хүрээд одоо ер нь би одоо өгөх гэж байгаа юм байна. Манай хүн 49 дэх байхгүй. Би ер нь удахгүй өгөх гэж байгаа юм байна гэсэн ийм ойлголтыг далд ухамсар нь тэр програм ажиллуулж байгаа байхгүй. Тэгээд би хэлдэг чинь өсөөгүй бид нар бол далд ухамсарын утсан гүгэлтэй нү дээ. Далд ухамсар биднийг өдөртчихэд юм аа. Тэгээд цаана далд ухамсарт нь тийм мэдээлэл орсон учраас тэр мэдээлэл тэр хүнийг өдөртж шít гэрээс нь гаргахгүй. Одоо ер нь өгөх юм байна. Ер нь их ажил төрөл хийгээд чирэггүй юм байна. Гэхдээ одоо удахгүй өгөх гэсэн кодтой байгаа хүн ажил төрөл хийж яах юм ч тийм биз дээ. Тэ. Ингээд ийм хямралууд энэ айдсаас болж нааншаа гарч ирээд байхад бид нар мэдэхгүй айдс ч гэж мэдэхгүй тийм ээ. Ингээл зүгээр л одоо тэгэл нэг имлэгээр баахаа яваал биеийн зүгээр энэ айдс ч гэсэн бие махбодын зовёроор хилэрч байгаа байхгүй юу. Тэгэхээр л бие махбод болохгүй байгаа юм байна гэж эмнэлэг үзээд эмнэлэг дээр зүгээр байдаг. Гинт л ингээл нэг асуудал болдог тэр үед нэг юм дарчаал тэгэл сайхан болчлоо гэхээр нь зүгээр болцсон юм явж итэл дахиад хөдөлдөг ч юм уу тий. Ингээл нэг ийм асуудалтай л байгаа юм л да. Тэгээд энэ хамгийн хүчтэй хүний хямраадаг сөрөг сэтгэл бол ерөөсөө хамгийн дөрөнд айцсал байгаа юм. Далд ухамсарт байгаа нуугдсан энэ одоо мэдрэмж гэдэг чинь шүү дээ. Сэтгэл судлалд болохоор бас л мөн адилхан далд ухамсарын талаар ярина. Тэ. Тэнд одоо хүний сэтгцийн амьдралыг одоо 3 түвшинд ингээ хувааж үзэж байна л да. Тэ. Далд ухамсар, ил ухамсар, завсрын ухамсар гэдэг. Тэгэхээр тэр далд ухамсарт байгаа зүйл л хүний одоо энэ
бодит амьдрал дээр тэр хүний амьдралын чанарт ингээд нөлөөлдөг. Гэхдээ тэр далд ухамсарт байгаа тэр хадгалагдсан тэр тодорхойгүй өөрөө ч мэдхгүй одоо тэр хоёулын ярианд бол айц гэж байгаа тий. Тэр айцыг таниад мэдх юм бол тэр одоо бодит амьдрал дээр үүсээд байгаа тэр зэрэг үйл явдлын эрчин суларчдаг. Тэгэхээр ингээ хүмүүс одоо сэтгэл судлаач дээр ирээд ингээд ярих нь тэр айцыг бас чөлөөлж байгаа. Далд ухамсараас тэр мэдээллийг ухамсарын түвшинд авчирчаар ойлгоод тэгээд ингээд эдгэрэл бас явагддаг гэж үздэг. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр таны магадгүй аргачлал яг яаж юм ярьж биш тий таних чинь илүү тийм онлайнаар өөрөө өөртөө ажиллах замаар ингээд өөрийгөө тань мэдээд байгаа. Тий. Мэдээж таны хэлснээр сэтгэл зүйчдэр очиод уулзаад ярилцаад ингэхлээр би чи ингэж байгаа юм байна штэ. Нэрээ эн чинь үхлийн айдас юм байна штэ гэдэг хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу? Ингээ хүлээн зөвшөөрчхөөр одоо ч их нэг хоншин дотор ч юм гэдэг шиг тий. Ингээд нэг хүн нэг юм тайвшрал явагдаад, ухаарл явагдаад, хүлээн зөвшөөрөл явагдаад. Тэгээд эрэлт мэдэгдэм хамаагүй сайжирна. Энэ бол ойлгомжтой. Тэгээ мэдээж тэн дээр нь бас хувиргалт засал хийх хэрэгтэй л дээ. Хувиргалт засал хийхгүй бол бас жоохон эрсдэлтэй. Яг бидний энэ онлайн сургалтын хувьд энэ айдас түгшүүр нь яаж явагдаж, яаж арилаад байгаа юм бэ гэх тэр зэрэг энэ дотор ч бид нар нэг юм 10 арга гэж яриад байгаа. Тэгэхээр гол аргуудынх нь нэг бол бясалгал байгаа. Тэ? Бясалгал хийгээд үзэхээр яг энэ ил ухамсарын төвшнөөсөө хүн доошоо буугаад даалт ухамсарынхаа төвшин рүү очиж байна. Тэгэхээр жинкнээсээ нөгөө өөрөө өөр дээр ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тэгэд эн чинь миний өхөлийн айдас юм байна шүү дээ. Би тэр бага насндаа тэгж ийсэн юмтай одоо энэ мэдрэмж маань адилхан байж тээ ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар таних мэдэх боломжуудыг нь бясалгалаар наанаас нь ингээд чиглүүлээд үзчих өгчхөр хүн өөрөө өөр дээрээ энийг бол мэдрээд аавна. За түүнээс гадна 10 арга гэж байгаагийн нэг гол арга нь юу аа гэхээр бусдын ярилцлагатай бүлгийн уулзалт ярилцлага гэж юм байна. Энэ бол та одоо мэдэх байлгүй сэтгэл зүйн чтийн донд ч гэсэндээ хэрэгэлдэг маш сайн арга байхгүй юу? Өөрийнхөө асуудлыг өөртөө нь адилхан асуудал тэнд нэг хүн ярихаар эн чинь надад байна шүү дээ. Би бас ингэдэж шүү дээ гэд ингэдэг байхгүй юу? Тэгэхээр ганцаараа ингээд тэр хүнтэй ажиллаад байхаар тэр хүн чинь одоо та айдастай байна гэж сэтгэл зүйч хэлэхэд тэр хүлийн зөвшөөрөхгүй ч юм уу те би айдгүй штэ ч гэдэг юм уу ийм явагдах бол тэнд бол яг хөө гэхээр зүгээр л тэр хүн өөрийгөө ярьж байгаа байхгүй юу тэнд нэг хүн те би ингээд ийм хүлийн айдастай байсан би ингэдэг байсан гэд ярихаар энэ надтай адилхан байна штэ гэд шууд өөрийгөө хүлийн зөвшөөрж байгаа. Энэ бас л ингээд нэг арга. За дээр нь нөгөө залбирал гэдэг бид нэр бас 10 аргын нэг нь. Залбирал бол мэдээж сэтгэл зүйч нар ч юм уу сэтгэл зүйн шинжилгээ ухааныхан бол энийг одоо жоохон шашинлаг талаас нь авч үзээд ингээд нэг хэрэгэлдэггүй байх гэж би бодож байна. Тэгдэг үү? Хэрэгэлдэг үү? Шашин талаас нь харааддаг. Тийм баг тийм. Тэгэхээр залбирал бол заавал шашин гэхээсээ илүү энэ бол зүгээр л одоо 1000 жилийн өмнө ямар ч сэтгэл зүйн шинжилгээ ухаан гэж юм байгаагүй шүү дээ. Сэтгэл зүйн шинжилгээ ухаан үүсээд одоо нэг хэдэн жил болж байгаа. 200. Тийм. 200 жил. Тэгэхээр хүн төрлөختөн чи хэдэн мянган жил амьдэрсэн биз дээ. Хэдэн 100 мянган жил орсон биз дээ. Тэгээ энэ бүх хугацаанд хүн өөрийнхөө энэ далд хомсортой яаж харьцах юм? Хүн өөрийнхөө сэтгэл зүйг яаж амар тайван байлгах юм? Хүн өөрийнхөө сэтгэл зүйд яаж цэвэрлэгээ хийгээд сэтгэл зүйгээ яаж хамгаалаад дархлаатай байлгаад яаж энэ ухамсар сэтгэл зүйдээ дээд оршихуйнуудын энерги тусламжийг өөртөө авч амьдрахын тий амьдралаа зөв залахын гэдэг энэ нэг эрэв хүсэл эрмэлзэл хүн төрлөختөнд үеийн үед байсан байж таараа шүү дээ тий. Хэдэн мянган жилийн турш хүн төрлөختөн болвол аюулгүй тайван сайхан амьдрахыг эрмэлзэж ирсэн баг. Энэ хэдэн мянган жилийн эрмэлзэл дээр залбирал бясалгал гэдэг зүйл бол шалгарсан хоёр зүйл. Шалгарсан. Энэ сэтгэл зүйн шинжилгээ ухааны 200 жилийн түүхээр биш 200 мянган жилийн хүн төрлөختний өсөл хөгжлийн явцад шалгарсан хоёр арга бол энэ бясалгал залбирал хоёр.
Энэ талаас нь харж бид нар энэ залбирлыг хэрэглэх ёстой. Заавал тэр христийн шашин биш. Заавал буддийн шинтэй хүн залбирдаг юм биш гэж. Энэ бол зөвхөн хувь хүний хөгжлийн хүнд хөрлөгтний хөгжлийнхөө түүхэнд өөрийнхөө ухамсар сэтгэл зүйг ариун хамгаалттай ийм байлгах шалгарсан арга юм а гэдэг талаас нь авч үзмээр байгаа байхгүй. Тэгээ бид нэр одоо нэг арга нь бол ингээд залбирлыг санал болгодог. Тоохондоо би өхлийн хайцтай юм байна шүү дээ. Нэрээ надад ингэдэг шүү дээ гэдгээ мэдлээ шүү дээ. Тэгвэл энийг хүн залбираад ингээд гаргах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бурхан минь ээ би одоо ингээд ийм өхлийн хайцтай юм байна. Ганцаараа сууж штэ бурхантай ярилцахгүй да тий. Би ингээд ийм өхлийн айцтай байна. Энэ өхлийн айцаас болоод миний бие хямраад байгаа юм байна. Тэгээ энэ айцыг минь та арилгаж өгөөч. Би энэ айцыг арилгахыг одоо үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Би энэ айцыг арилгаж амар тайван аюулгүй байгаагаа мэдэрч ингэж амьдралаа сайн сайхан залж чиглүүлж явмаар байна. Надад туслаач ч гэх юм уу тий. Гэхдээ ингээд өөрийнхөө үгээр ингээд залбирах хэрэгтэй байхгүй юу? Энэ үед яг зур шашин талаасаа ярих юм бол үнэхээр бурханд итгэж байгаа хүн болвол бурхан нь туслаад дээд оршихуйн энерги төлөв байдлууд бол гарцаагүй л энэ хорвоодлол гэдэг байгалахгүй да. Хүн төрлөختөн чи ганц нэг юм тэ оршихуй биш л байхгүй да. Бусад өөр оршихуйнууд гарцаагүй байгаа шүү дээ. Бидний нүдэнд харагдахгүй оршихуйнууд өчтөчнөө байгаа шүү дээ. Энийг одоо хүн төрлөختөн бол хүлээн зөвшөөрөхгүй энийг ийм далд тухайн ярихаар энийг бол үүсгэхтэй шинжлэх ухаанч бус гэж ярьж байгаа нь өөрөө энэ бол харин бас жинхэнэ шинжлэх ухаанч бус асуудал. Тэгээд ингээд залбирахад бол тэр бурхан итгэлтэй хүн бол тэр бурханд туслаад айдсыг арилгаж өгч болно. Зүгээр бидний энэ заавал тэ далд ертөнц ярихгүйгээр ярихтал даалд ухамсар маань сонсчих байхгүй юу тэрийг. Хүчирхэг даалд ухамсар маань өөрөө сонсоод хүлээн зөвшөөрөлт явагдаад тэгээд тэр айдсаа багсгаж эхлэх байхгүй да. Арилгаж эхлэх байхгүй да. Тэгээ би үнэхээр ингээд аюулгүй тайван сайхан амьдарч байгаа би мэдэрч байна. Би ингээд ерөөсө бурхан тэнгэрт хамгаалагдсан хүн юм байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар залбирахад энэ бол асар тустай. За гэх мэтлээ ингээд 10 аргыг ярих юм бол ингээд нэлээ юм болно л доо. Ингээд энэ 10 аргыг санал болгоод энэ 10 аргыг хэрэглүүлээд үзэхээр нөгөө хүн чинь тэр айц төгшөөр бүх юмнасаа салаад арилаад гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хувьд бол нэг ийм 10 аргыг санал болгоод тэгээ энэ 10 аргаараа нэг иймэрхүү айц төгшөөрийг арилгах боломжийг л хүмүүст чиглүүлж өгдлөө өвжил байгаа л да. Тэгээ яг сэтгэл зүйн шинжилгээ ухааныхаа үүднээс та одоо сэтгэл зүйчээр бас 10 хэдэн жил ажилласан туршлагатай та магистрийн зэрэг хамгаалцсан олон хүнтэй бас уулзаж өчөрч ингэж явсан байх мэрэгчлэрээ ажиллаж ингэж явсан хүний хувьд таны хувьд ямар арга барил? Ер нь сэтгэл зүйн шинжилгээ ухааны хувьд энэ айц төгшөөртэй ажилдаг ямар арга барил байдгийг? Сая таныг ярьж байхад бас яг санаанд бууж ин л та. Бид нар бас ялгаагүй аргачлал санал болгодог. Санал болгодог. Гэхдээ эхлээд төлхүүтэй тэр хүнээс өөрөөс нь юм асуултаар чиглүүлсэн байдлаар өөрийнх нь тэр нөөц боломжийг асуудаг. Тэгээ яг ямар арга хэрэгэлдэг өдөө хүртэл ямар аргачлалуудыг ингээд хэрэгэлснээр таны амьдралд юм өөрчлөлт гарч ирсэн. Сэтгэл зүйн хувьд юм доктортой байхад нөлөөлдөг зүйл чи юу вэ? Юуг хэрэглэвэл танд илүү юм нийцтэй тий болохоор юм шиг санагдчихна гэд асуун уулзалтынхаа төгсгөлд яг таны хэлж байгаа шиг ийм одоо зүйлүүд байдаг шүү. Магадгүй ингээд та мантра буюу тэр аффирмашн хэлж үзсэн үү? Тэ өөртөө зориулсан гээ өгүүлбэр бичээд тэр өгүүлбэрээ энтэнд наагаад өөртөө хоногштол тэрийг ингээд уншаад байгаараа ч юм уу тий. Гэх мэтчлэн юм аргачлалуудыг санал болгодог. Магадгүй айц төгшөрөө үед чинь хүн маш их сөрөг боталтай болсон байдаг шүү дээ. Одоо ойролцоол байна л да. Яг би ч өөрөө бас нэлээд судалж нэлээд юм уншиж судалж явж л тэгэл нэг юм яг 10 арга гэл багцлал ингэж байгаа. Тэгээ таны яриан дээрээс бол тэр өөртөө тэр эрэг өгүүдээ бичээд ингэж байна шүү дээ. Бид нар болохоор тунхаг гэж хэлдэг. Нэг 10 аргын маань дахиад нэг нь тунхаг гэдэг юм байна. Тэр нь яг хөө гэхээр яг өөртөө тохирсон за би ерөөсөө нэг юм айцтай юм байна. Гэх юм бол тэр айцыг арилгах өгүүдийг өөртөө зохиогоод за жишээ нь үхлийн айц над байгаа юм байна гэдэг ингээд өөрийгөө оллоо шүү дээ тий. Тэгэх юм бол би маш аюулгүй би урт настай намайг бурхан тэнгэрүүд үргэлж хамгаалж идэг би чи их азтай тийм ээ дандаа ингээд нөгөө юунуудаас
аюултай эрсдэлтэй зүйлүүдээс нэг юм аврагдаж гардаг нэг юм харсан даасан тэнгэртэй бурхантай азтай хүн бурханд дэвэгдсэн хүн ч гэдэг юм уу те нэг иймэрхүү өөртөө тохирох өөртөө яг тэр тэ нөгөө өөрөө та түрүү ярьсан танд ямар арга байгаа юм бэ сэтгэл зүйн тавгүй үед орсон үедээ тэрнээсээ гардаг ямар арга байгаа юм бэ гэд асуудаг гэж шүү дээ тэ яг тэрэн шиг өөр дээрээ мэдэрч жаад өө би чи ерөөсөн амьдралаа бодож байгаа тэ би чи ерөөсөн хэд хэдэн ийм аюултай тохиолдолд гараад ороод тэгээд эстэстэй азар ингээ мултарч исэн хүн байж тээ ч гэдэг юм уу тэ энийн нэр энтрийг бодож жаад өөртөө үг зөхөөгоод тэгээд тэрийг өөртөө баян хэлээд байхыг бол тунхаг гэж байгаа. Нэг 10 аргын нэг нь тунхаг гэдэг нь аахгүй. Мантра гэдэг нь манайд бол бас байгаа. Тэр нь бол бид нэр ингээд нөгөө одоо би эрүүлжиж जैन би амар тайван сайхан байна. Би улаацтай. Тэгээ уул хангаа тэнгэр урхтын ивэл хүч надад ирцэн байж гэдэг юм уу те. Иймэрхүү эерэг гоё эрчим хүчтэй өгүүдийг цуглуулад биччихсэн сонсгодог юмнууд байгаа. Тэрийг сонсгоно. Тэгээ тэрийг хүн дагаж хэлнэ гэд бас л 10 аргын нэг нь мантра гэж бид нэр хэлдэг байхгүй юу. Гэх мэтчлэнгээр ингээд оруулчихсан л байгаа юм байна л да. Тий. Тэгэхээр одоо энэ айц гэдэг чинь өөрөө бүр юм хүний төрөлхийн тий ийм ам хамгаалах зам шүү дээ. Яг үнэн тий. Тэгэхээр энийг ер нь одоо хүлээн зөвшөөрөх ёстой юм болов уу? Эсвэл энийг ингээд даван туулах юм нэг арга хэрэглэх ёстой юм болов уу? Ааха. Тий. Ямар ч байсан энэ сөрөг сэтгэл хөдлөл болгонд цаана нэм эерэг мөн чанар, эерэг санаа байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм байлээ. Манайх. Энэ хүн бол уурын цаана нэг сайхан санаа байгаа. Уг язгууртан те. Уг язгуурын эерэг хүсэл гэж нэрлэдэг байгаа. Уг язгуурын, уг мөн чанарын эерэг хүсэл гэж. Тэр сөрөг сэтгэл одоо ингээд гараад ирлээ гэж бодоход угт нь тийм ээ. Тэр цаад уг язгуурт нь уул нь бол эерэг хүсэл байсан. За гомдол гэд гарлаа гэж бодоход гомдлын суур бүр цаад уг язгуурт нь бол нэг эерэг хүсэл байсан. Тэр хүнийг одоо яасан те тэр хүнтэй сайхан нөхөрлөх, тэр хүнд итгэх, сайхан харилцааг бий болгож авч явах. Яг түн шиг адил айдас нь бас эерэг хүсэл байгаа юм. Тэр нь бол аюулгүй байх гэдэг. Амар тайван байх гэдэг. Янз бүрийн тэр гинтийн осол аюул тийм ээ тэр өхөл хагцал болзошгүй тэр эрсдлээс хамгаалж өгөх гэдэг айдсын цаад эерэг санаа. Тэг энийг бид нар сайн мэдчих хэвээр. Эхлээд хамгийн эхлээд бол хоёулаа ингээд нэг чеклээд явъя гэх юм бол хамгийн эхлээд энэ бид үүсэж байгаа зан харилцаан дээр үүсэж байгаа энэ асуудлуудыг чинь ихэнхт нь цаана нь айдас байдгийг шүү гэдгийг мэдэж авах хэрэгтэй байна те. Хоёрдугаарт нь өөрийнхөө тэр айгаад байгаа айдсаа хүлээн зөвшөөрч барьж авах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэр бие дээр үүсэж байгаа зовир маань үнэндээ энэ үхлийн айдсаас үүсээд бид энэ зовирлээд байгаа болохоос биш энэ өвчин биш юм байна. Өвчин биш учраас л эмнэлгээр оншин олдохгүй л байгаа байхгүй та. Тэр чинь ингээ заавал гадагшаан дотгошоо явж цаг өрөх мөнгө төгрөгөө өрөх хэрэггүй байхгүй тий. Тэгээд тэрийг айдас гэж хүлээн зөвшөөрөөд би ийм юмнаас айгаад байгаа юм байна гэдг нь ингээд бариад авах хэрэгтэй байна. За тэгвэл ийм юмнаас бариад авсан хойноо одоо энэ айдсыг арилгах хэрэгтэй болж шүү дээ. Арилгахын тухайд түрүүний энэ залбирал хийхээс гадна энэ айдсаа яг ямар мөн чанартай юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Цаана нь ямар эерэг хүсэл байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэнгүүт тэр айдсын мэдрэмжийг чинь эн чинь намайг аврах гээд байгаа юм байна. Эн чинь намайг амар тайван байлгах гээд байгаа юм байна. Гэдэг одоо зөв айдсаа зөвөр таньж эхэлж штэ одоо. Тэ? Ингэхлээр чинь л нэг айдс чинь гарцааг барилах зөв зам олж байна гэсэн үг. Энэ айдсын мэдрэмж чинь бид ингээд их тийм завир үсгдэг учраас хүн бол энэ айцтай хүмүүс бол ерөөсөө энэ биеийн мэдрэмжээ анзаарахаас цутаач эхэлдэг юм. Тэгээ ерөөсөө энэ бие махбодод юу болж байгаа, тарих толгойдоо юу болж байгааг анзаарахгүй тэгээд одоо ингээд нэг тийм сонирн болж эхэлдэг дээ ер нь. Тэгээ бяцлал хийж чадахгүй, бяцлал энэ төр хийгээд ингээд төвлөрөөд биеийн мэдрээ суух гэхээр нөгөө бие дотор нь айдас байгаа учраас тэрэн дотроос нь хатгаад ингээд амар юм санагдуулаад тэгээ би бяцлал хийж чадахгүй байна, нүдэн харламгүй болоод байна гэл. Ингээл ясал нэг хямраал ингээл гаж хайч болоод л ингээл идэг. Энд цаана надад айцлээ тийм л л. Би нэг удаа бүр манай
сургалтын зоосон. Би ч яагаад бясалгал хийж чадахгүй наа л гэдэг. Гоо тэгэл одоо нэг загинж нэг үзлээ, аргадаж нэг үзлээ бясалгал хийх гэл ерөөсөө нэмэр байдаг. Нэлээ сургалт эхний жилүүд л те эхний хэдэн сая. Тэгээд нөгөө хүний чинь за одоо нэг танхимын нэг уулзлан дээр нөгөө хүрээд ирлээ. Тэгэхээр за би өөрөө чиглүүлж байгаа танд нэг бясалгал хийлгэх яа гэд. Би өөрөө чиглүүлээд бит хоёр нэг жоохон ярилцаад ингээд үтсэн чинь мань хүн 3 удаа месцэл хийлгэсэн юм байна. Месцэл хийлгээд тэр наркозонд ороод байж явах үед месцэл хийлгэх үед чинь хэдийн наркозонд орсон ч гэсэнтэй тэр нэг өвдөлт зөөрэ хүмүүс цаагаараа мэдэрдэм байх. Бие махбод өөрөө. Бие махбодын ой санамж нь авчдсан юм байна. Тэр зөөртэй зэрэгцээд эрэгтэй хүний дуу хоолой 50 бай зүгээр 50 бай гэсэн тэр дуу хоолой 70 томсорт нь котлогдсон. Тэгэд 50 бай тайвшир одоо бясалгал эхэлж байгаа чинь манай чиглүүлэгтэй бясалган дээр бол те тайвшир гэж ингэдэг ч те. Тэр тайвшир гэдэг дуу хоолойг одоо чиний биеийг чинь зүсэн огтлон ч гэдэг юм уу те. Тим код болгоод 70 томсор нь хүлээгээд авцсан. Тэгэхээр бясалгал хийх гээл ингээл миний бясалгалыг хийхээ сонсоод ингээд суулаа за тайвшраараа гингүүтэл ингээл биеийг нь харцганаал босоод ирнэ. Гэл ингээл биеийн бүр сонирн болно. Биеийн бүр ингээд чичирээ нөгөө шар усан босно гэдэг шиг те. Чадахгүй нэ гэл ингээд идэх хөхгүй юу. Би бүр гайхаад байсан чинь апельсинд орсон хүн бас ийм асуудалтай болтгоо байдаг юм байл. Өөрөөсөө мэддгүй байжгаад яг тэр хүн дэр мэд чавчихсан. Тэгээ энэ мэтчлэнгээр энэ айдас гэдэг юм чинь биед шингэчээд биеийн ийм реакц зовөр байдлаар бидэрт илрээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энийг энэ чинь бол бие махбодын юм сэтгэл санаатай ямар ч холбоогүй гэж бид нар андуураад тэгээд нөгөө бие махбодын амжилтгүйгээ яваад байдаг эмчилгээ авдаг байна. Ийм асуудал гараад байна. Одоо сэтгэл судлалын барууны сэтгэл судлаач нар ингэж ярьдэн шүү дээ. Одоо энэ хүний одоо ингээд биед 40 мянган тэрлэн эс байгаа. Хүн ямар нэгэн гаднаас айц авахд тэр эд эс болгонд ийм айцын одоо шинж тэмдэг гэх юм уу цочрол ингээд хурцсан байдаг. Тэгэхээр энэ биед байгаа энэ хурцсан айц чинь ингээд алхам тутамдаа ямар нэгэн стресстэй зүйл тохиолдоход эсвэл амьдралын нэг янз бүрийн одоо уналтанд ч юм уу тий энэ үед ингэж биед ингэж мэдрэгдэж хүнийг тавгүй болгодог. Тэгэхээр тэр барууны эрдэмтэд юу ярьж байгаа нэхээр тэр биедээр илрээд байгаа тэр шинж тэмдэг эхлээд ингээ харилгаа. Эхлээд шууд тэгж өнгөрсөн лөө ингэж явж ажиллах нь одоо тийм зохистой биш. Харин илүү ингээ одоодоо төвлөрөөд бие организм нь илүү ингэж тайвшруулад тий жоохон юм тогшилт цохилт өгөөд ингэж тайлах нь зөв гэж үздэг. Яхав тий энэ хорвоо ертөнц чинь баян штэ. Олон арга, олон боломжууд мэдээж илбэг байгаа. Тэр аргаар ингээд бас үр дүнд хүрч ивэл сайн. Яг тэр аргаар үр дүнд хүрэх хүмүүсүүд ч гэсэн ер нь байх байх. Хүн гэдэг амьтад чинь маш олон төрөл зүйл нь шүү дээ. Хүн гэдэг хоёр хөлтэй охимой толгойтой нэг л төрөл зүйл юм шиг харагдах боловч дотоод зүрх сэтгэлийнхээ байр байдлаас давтагдчихгүй хувилбарууд байж шүү дээ. Тэгээ яг тэр арга барилууд тохирох тийм тохиолдлууд бол байх байх. Би бас мэднэ л да ер нь барууны сэтгэл зүйч бол хүнийг энэ өнгөрсөн цагийг нэг уудлах бол буруу. Илүүтэй иргэдүүрүү чиглүүлэх нь зөв гэсэн юмрхүү хандлага гаргадаг. Тэгээ сэтгэл засалч нарын арга барилуудаас бол өнгөрсөн цаг руу явж одоо бидний хувиргалт энэ төр хийдэг. Энийг бол үгүйсгсэн хандлагууд бас байгаа. Нэр бүхэн эрдэмтэд төлөөлөгчд нь хүртэл ингээ байдаг юм байна. Илүү одоо за дорных гэж хэлж болох юм да. Тийм ээ. Дорны энэ бясалгал за тэгээ сүүлийн үеийн сэтгэл засалчны арга барил болохоор өнгөрсөн цаг руу бас явдаг. Ирээдүйн ч явдаг. Тийм байдал бол байх юм байна. Тэгэхээр зөвхөн миний хувьд бол юу гэж боддгоо гэхлээр бид нар нэг юм 3 цагийн хэлхээсэнд амьдарч байгаа шүү дээ. Өнгөрсөн чиглэл байгаа, одоо цаг гэж байна, ирээдүйн цаг гэж байна тий. 3 цагийн хэлхээсэнд байгаа. Монголчууд нэг 3-ын тоог эрхэмлээд байдаг чинь альва юмс ерөөсөө нэг юм 3 болж ижил нэг юм тий орон зай үүсч байт юм байл л дээ. Тэгээ 2 цэгийг хооронд нь холбоход бол нэг юм шулуун үүссэн шүү дээ тий. 3 дахь цэгтэй холбоход одоо ингээд 3 улчин болох нэ тий. Орон зай үүсэж шүү дээ.
Зай үс чинь тий. Толгойн 3 чулуу, 2 чулуун дээр тоогоо тогтохгүй. 3 чулуу тавьж тоогоо тогтож байгаа шиг. Эцэг их хоёр хоёулахнаа байх юм бол тэр хоёр чинь тэгээд тэр өөрсдийнхөө биеэр л дуусч шít. Үргэлжлэл байхгүй болчих шít. Өөр хүүхэд гэдэг 3 дахь цаг гарч иржээж үргэлжлэл явагдаж шít. Их мэтлэнгээр юм байдаг учраас 3-ын тоог бол монголчууд ингээд эрх мэлтгэл юм байл л дээ. Тэгэд тэр талаасаа ч бодсон бид нар 3 цаг дээр гурван дээр нь л ажиллах хэрэгтэй байхгүй. Өнгөрсөн дээр нь чиглэл ажиллах хэрэгтэй, одоо цаг дээрэж байх хэрэгтэй, ирээдүйн цаг руу чиглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнгөрсөн цагийг ингэж хааж хайчаад 3 цаг байхад чинь нэгийг хааж хайчаад тэгээ зөвхөн 2 цаг дээр нь ажиллана. Эсвэл ганцхан ирээдүйн дээр нь ажиллах юм бол энэ бол жоо өрсгөл болно. Зөвхөн миний туршилгаар бол шүү дээ тий. Тэгээд яг тэр барууны эрдэмтэд бас тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийгээл тодорхой хэмжээний арга аргачлалууд гаргаал чинь тэгжээж ийм онлоо боловсруулж тавьсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний бас нэг тийм онцгой аргууд бол мэдээж байгаа л баг. Тэгэхээр би бас тэдэртэй адилхан байхгүй юу? Би бас ингээд туршилт хийгээд судалгаа хийгээд ингээд явж байгаа хүн. Тийм учраас энэ бол тэгээ Монгол хүн би Монгол талаасаа дорны философи гэж яриа штэ. Буддийн гүн ухаан тэгээ монголчуудын өв уламжлалт ч бол дорны гүн ухаанд л орох байх л да тий. Өрн дорн гэл нэг жоо хоогддаг штэ. Тэгжил би боддог л доо. Тэгээ ер нь харж байхад бол байна штэ. Бас зөв байн хүн өнгөрсөн цаг дээр байгаад иж болохгүй. Байн өнгөрсөн цаг дээр байгаад байгаа хүн өрөөсөө өтлөхгүй. Тэр бол тодорхой. Харамсалтай нь бид нар яадаг вэ гэхээр байн өнгөрсөн цагаараа амьдрдаг байхгүй автоматар. Өөрийн мэдлгүй өнгөрсөн цаг дээр гацдаг байхгүй. Өөрийн мэдлгүй. Өнгөрсөн цагаар өөрийгөө тодорхойлдог байхгүй тэр үтгэл. Бурхан багшийн нэг үлгэрийг би саяхан нэг манад нэг стори тренингүүд байдаг. Хөслөвтэй хүч гэдэг стори тренингүүд байдаг. Сургалт байдаг. Тэгээ тэр хөслөвтэй хүч гэдэг үлгэрийн сургалтандаа би үлгэр нэмж оруулж байгаа. Хичээл бэлдэж оруулж байгаа. Тэгээ саяхан би нэг үлгэр бэлдчихлээ л да. Тэр нь юу вэ гэхээр хуруун эрхт ангули малат гэдэг алуурчинтай бурхан багш уулзаад тэгээд тэр хүний гэгэрүүлсэн байхгүй. Тэгтээ яасан бэ гэхээр нөгөө хүн чинь 900 мянган хүн ална гэдэг 999 хүнийг алчихсан. Тэгээ хуруунуудын тастаад ингээд эрх болгоод үзүүндээ зүвцэн нөхөр явж идэг шүү дээ. Тэрнтэй бурхан багш таарад. Тэгээ бурхан багш юу гэсэн бэ гэхээр би бол ингээд алуурчаа гэж хэлдэг байхгүй нөгөө ангули малаач. Тэгсэн чинь бурхан багш чи өнөөдөр чи яг одоо хүн алж гинөө гэдэг. Би яг одоо хүн алаагүй байна. Чи өнөөдөр хүн алсан уу гэж би өнөөдөр хараахан хүн алаагүй гэдэг байхгүй. Тэгвэл чи яг өнөөдөр яг одоо цаг чи хэн байна вэ гэж. Би зүгээр л ингээд хэнийг ч алаагүй алуурчин мөн байна биш вэ? Яг одоо бол би ингээд тий бурхан багштай хурахтай ингээд уулзаа ярилцаа сууч. Чи яг одоо энэ цагаараа чи тэгвэл өөрийгөө дүгнэж гэнэ үү? Өнгөрсөн цагаараа нөгөө 999 хүн алсан чинь өнгөрсөн цагт болсон юм байгаа зү. Өнгөрсөн цагаараа чи өөрийгөө тодорхойлж гэнэ үү гэж. Би өнгөрсөн цагаараа өөрийгөө тодорхойлж байгаа юм байна. Тэгвэл чи яг одоо цагаараа болоод ирээдүйн цагаараа өөрийгөө тодорхойлвол чи болох уу гэж. Чи маш сайн хүн байна. Чи яагаад гэвэл тэр өнгөрсөн цагт олон хүн алсан гэдэг дээрээ чи гимшиж штэ. Чи тэрийг муу үйл хийчлээ гэдгээ мэдэж штэ. Муу үйл хийцнээ мэдэж байгаа хүн бол муу хүн биш юм аа. Харин засрах боломжтой сайн хүн юм аа гэдэг байхгүй юу? Харин бүр гэгэрх боломжтой хүн ийм байд юм аа гэдэг бурхан багш хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөөдөг чинь ингээд гайхаад тэгээ тэр дороо бурхан багшд шууд шайг ороод бяцлагч болоод ингээд явсан. Тэг гэгэрдэг байхгүй. Тэгээ энэ мэтлэнгээр байнга өнгөрсөн цагаараа өөрийгөө тодорхойлоод ингээд явах юм бол энэ ч нь одоо алуурчнаараа дуусах гэдэг шүү дээ. Тэ? Өнгөрсөн цагт маань угаасаа яадгүй гэхээр бидний энэ амьдралд цэсэн зүрийн асуудал зовлон маш их юм болсон байгаа шүү дээ. Тэрийгэ гол нь бид нар яадгүй гэхээр өнгөрсөн цагаар өөрийгөө тодорхойлоод байна гэдгээ мэдхгүйгээр тодорхойлоод яваад байдаг байхгүй та. Одоо түрүүний энэ жишээ шүү дээ, тэ ангули мала би алуурчин гэж байгаа байхгүй. Шууд автоматар өөрийгөө өнгөрсөн цагийнхаа ой санамжаар өөрийгөө тодорхойлж байгаа зү. Яг энийн шиг ингээд яваад байгаа. Энийг нь шүү дээ. Та өнгөрсөн цагаар өөрийгөө тодорхойлоод байна. Өнгөрсөн цагаар цагтаа та өөрөө гаццсан байна гэдгийг харуулахын тулд яах ёстой юм? Өнгөрсөн цагийг харуулахаас өөр арга алга шүү дээ. Өнгөрсөн цаг руу ночиулахаас өөр аргагүй шүү дээ. Яг үүний тулд л бид нэр өнгөрсөн цаг руу өнгөрсөн цагийг ашиглах хэрэгтэй байхгүй юу?
Түүнээс өнгөрсөн цагийн тэр муухай юм хийж явсан тэр зүйлээрээ өөрийгөө тодорхойлоод тэр зүйл дээрээ очиж гацаад тэр тухайн үед өнгөрсөн цагт болсон үйл явдлын сөрөг мэдрэмжиндээ автаад тэрүүгээрээ хямраад тэгээд ингээд нэг юм гутраад хямралтай одоо цаг дээр оршоод ирээдүйд цагаан тэр өнгөрсөн цагаараа шийдээд яваатай гэсэн зүйл бол огт байхгүй даа чинь. Ялгаа заагтай. Зүгээр одоо цагт нь байлгахын тулд ирээдүйг нь сайн сайхан шал өөрөөр тийм ээ ирээдүйг бүтээлгэхийн тулд өнгөрсөн цагийг харуулахаас аргагүй л байхгүй. Тэгээ энэ мэдрэмжээрээ бид нар бол ингээд өнгөрсөн цагийг харж таньдаг. Тэгэнгүүт хүн бол өөрөө мэдлгүй шууд би өнгөрсөн цагтаа байгаа юм байна шүү дээ. Зарим хүмүүс тэгж хэлж би хүүхдээрээ байгаа юм байна. Би яг тэр хүүхэд насныхаа мэдрэмжинд гаццсан амьдарч байгаа юм байна. Одоо болтол миний тэр хүүхэд насны тэр арын шин надад байгаа юм байна. Гэдгээ хүмүүс ингэж хардаг байхгүй юу? Тэгээ ингэж харж ээж одоо хүн яах вэ? Би өнгөрсөн цагаасаа чөлөөлөгдөё. Өнгөрсөн цагийн тэр сөрөг дурсамжуудаасаа гарч мултарч одоо би том хүн болёо. Одоо би өөрөөр сэтгэя. Гэдгээ сая хүн олж харах байхгүй. Үүний тулд л өнгөрсөн цагийг ашиглаж. Түүнээс шигөр өнгөрсөн цаг дээр нь бүх амьдралын сайхан болох гэж байна гээл байнга л аваачаал өнгөрсөн цагийнх нь ямайг удлаад л те. Нөхөө ирээдүйн сайн сайхан амьдралын зорилго байхгүй одоо цагийн те энэ оршихуйхаа мэдрэмжийг одоо цагийн байр байдлаа анзаарахгүй байнга л нэг өнгөрсөн цагийн зовлонгоо ярьж гүнгэлдэг. Болчих юм бол чинь болохгүй л дээ. Бол ойлгомжтой. Тэгээд бидний арга зөвхөн өнгөрсөн цаг дээр очих биш. Очиод тэд чи юм хийн штэ. Өнгөрсөн цагийн тэр үйл явдлууд хэрэгцээ зовлонтой муухай хэцүү байсан бол тэр зовлон чинь өөрөө дахиад энэ хорвоо ертөнцийнхөө жамаар танд ямар нэг юмыг ухааруулах гэж тохиолдсон үйл явдал байхгүй та. Тэнд ямар нэгэн танд сургаал өгсөн үйл явдал байхгүй тий. Таныг магадгүй хатуужуулсан юм уу? Таныг магадгүй ухааруулсан юм уу? Ийм ингэж хийж болдгүй юм байна гэдгийг таниулж мэдүүлсэн юм уу тий? Тэнд ямар ухаарал, ямар хэлэмж, ямар учир жандсан байсан тий? Тэрийг яаж тайлж ухаарал боломж болгож өөртөө шингээж явахын тэр өнгөрсөн цагийнхаа үйл явдлыг гэдгийг чинь тайлж ээж гэдгийг тий ингэж ээж нөгөө өнгөрсөн цагийн үйл явдал чи одоо сая нөгөө сөргөөр дурсагддаг байсан бол одоо ухаарал гэгээр л уржил дурсагддаг. Одоо сая сайхнаар төсөөлөгдөж мэдрэгддэг. Далд хомсорт нь байсан тэр нэг мухаа үйл явдал одоо ингээд эргээ сансан чинь баяртай үйл явдал болоод хуурцсан. Харин ч би тэгэхэд нэстэ нэг хүнд дээрлэхүүлж явсан маань азтай үйл явдал байсан байна. Тэрний хүчинд би өнөөдөр ингэ сайхан амьдарч байгаа юм байна. Ингээ бүр талархал болоод хуурцсан. Тэ? Ийм болгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ нь өөрөө аргачлална, тийм ээ? Зөвхөн өнгөц ингээ харахад бол энэ хүн өстой нэг ингээл буруу юм хийгээд байна. Тийм шүүмжлэл байгаа. Над дээр бас тийм шүүмжлэлүүд гарсан. Одоо та бас тэрийг анзаарсан бол надаас сууж байгаа гэж бодож байна тий. Энэ хүн бол өөрөө сэтгэл зүйч биш хүн биш байна. Энэ хүн бол өөрөө одоо эмч хүн биш байна. Тэгээ энэ хүн бол өөрөө лам хуурах хүн шашны юм төлөөлөгч хүн биш байна тий. Тийм байж энэ хүн сэтгэл зүй далд хомсрын юм явуулаад байна. Энэ хүн бол эмч биш байж хүмүүсийг тий эмчлээд байна. Энэ хүн бол лам хуурах биш байж бясалгал заагаад байна ч гэдэг юм уу тий. Ямархуу шүүмжлэлүүд нийгэмд байгаа. Тэгээд яг энэ чинь ингээд дотор нь орж ирээд яг ингэж явж байгаа болоод хүмүүст үрдэн өгöd байгаа юм байна гэдгийг ухаарж таньж харж авах юм бол нэг өөр хэрэг. Гаднаас нь хараад ингээл өстой хүмүүсийг өстой валж гэнэ гэж нэг дүүх юм бол нэг өөр хэрэг шүү дээ. Тий. Одоо сэтгэл судлаач нар бол сэтгцэн эмчнээс ялгаатай бид нэр онш тавихгүй. Энэ хүн бол яг ийм онштой. Тийм учраас ингэж эмчилнэ гэдэг эмээ эмчилгээ бичиж өгөхгүй. Тэрийг сэтгэл засалч нар хийдэг. Тэ онш тавьдаг. Тэгэхээр таны энэ хийж байгаа ажлыг энэ үйлийг ажиллагааг харахаар сэтгцэн эмгэгтэй бидний хувьд бол тэнд бол эмээ эмчилгээ шаардлагатай. Тэ магадгүй удаан хугацааны засал шаардлагатай. Мөн дээр нь энэ донтолттой холбоотой ямар нэгэн хамааралтай архины хамааралтай гэдэг юм уу? Эсвэл одоо магадгүй хараал хэлэх хамааралтай гэж болно шүү дээ. Тийм маш их ууртай.
Тэгээд компьютерийн сүүлийн үеийн хүүхдүүд компьютерийн донтолттой. Тэгэхээр энэ донтолттой хамааралтай магадгүй эмгэгтэй гэдээ онцлогдоод байгаа хүмүүстэй та яг яаж ажиллаж байна? Тий яалтчгүй бас нөгөө анагаахын шинжлэх ухааныхаа талаас тэгээд тэр мэдрэлийн янз бүрийн системийн эмгэгүүд энэ төр байгаа тохиолдолд чинь эм тариагаа хэрэглэх тий анагаахын ухаанаа бол бид нар үүсгэж ерөөсө болохгүй шүү дээ. Тий тэгэхээр бол тэр нөгөө мэдрэлийн эсүүдийг дарангуйлдаг эм байдаг шүү дээ, сэтгц нөлөөлдөг эм ингээд уудаг шүү дээ, тий. Тэд нар бол байж болно. Бид нар бол тэднийг ерөөсөө өгөөсгдөггүй. Эмчийнхээ зөвлөгөөг дагаад харин ч ерөн сайн дагах хэрэгтэй, тий. Тэгээд эмчтэй итгээд тэр зөвлөгөө үйлчилгээ эм тариа юмаа хэрэглээд эмчилгээндээ хамрагдаад ингэ явах нь бол зөв. Гэхдээ тэнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр зүйл чинь төгс ангаалт мөн үү гэдгийг бодох хэрэгтэй гэж би боддог. Төгс ангаалтыг гаднаас хийдгүү маа. Хэн ч хийхгүй, би ч хийхгүй. Хүний дотоод ухамсар нь өөрөө сэрж, чармайлт үүсэж, би итгэрий, би сайхан болъё гэсэн тэр сэрхгүй ажиллаж ийж. Ухамсар сэрх гэж. За ингээл энэ имийг уугаалаа, энэ им уугаад тахаар итгэчих байх. Энэ эмчдэр очиолаа, энэ эмч намайг нэг эдгээгээд өгчих байх. Нэг ийм сэтгэлгээгээр бол хүн итгэхгүй. Би энэ чинь хүн байж тээ. Энэ чинь өөрөө хүн гэдэг чинь өөрөө бурхан, бурханы хувилгаа. Энэ нэг ийм бурхан чанараа хүн чинь ажилуулах хэрэгтэй байж тээ. Би бол хэлдэг шүү дээ. Ингээд өөрөө би итгэрий, би сайхан болъё, би ирүүлчихье гэсэн тэр сэрхүү хүч гал цаган дотроос асаагүй хүнд эм тариа ингээд уугуулгаад бичүүлээд ингээд угаад яваад байгаа бол өгсөн хүний хүүрэнд эм цутгаж байгаатай адилхан гэж. Гэхдээ дотоод тэр ухамсар нь хайцсан. Тэр би чадна, би болно гэж байгаа тэр нэг энэ гал нь хайцсан. Сүнсэн зайлцсан гэдэг чинь энэ юм шүү. Тэгээ сүнсэн зайлцсан хүүрэнд бид нар ямар юм уу, ямар нэмэр байх вэ? Би тэгж хэлдэг байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол маш сайн анхаарах хэрэгтэй манайх. Дотор хүч өөрөө та өөрийгөө эдгэнэ. Бид дөнгөж саяхан нөгөө Эрдэнэтэд юу хэлээ шүү дээ, ивент хийлээ. Тэгээ тэр ивентэд ерөөсөө ямар ч найдлага байхгүй гэдэг ингээ хэвтэрт орцсон байсан залуу босоод ирсэн байна. Ингээ явж тань гэдэг тайзан дээр гарч ирдэг өөрөө ярьсан л дээ. 5 хүүхэдтэй тэгээд хорт хавдар нь бол нэлийн хүнд шатанда орцсон, ямар ч найдлага байхгүй, эмчилгээ байхгүй. 4 хорт хавдартай болцсон юм байна. Тархиндаа, уушгиндаа тэгээд энэ булчирхайнуудаараа тараад өшөө нэг нь юу гэвдэ 4 газраа хорт хавдартай болчихсон тийм ээ. Тэгээд за би ер нь би бол нэмэргүй юм байна, өгөх юм байна. Одоо 5 хүүхэд маань яандаал гэж бодсолж би уйлдаг байсан гэж. Тэгээд нэг өдөр яасан бэ гэсэн чинь гэнтхэн үгүй ер нь энэ хүмүүс намайг ингээл эмчилчих гээл ингээл хичээгээд тахт чинь манай хөтөлбөрт орж ирээд ингээд эдгэрлэн засалжуулалтанд суралцсан байгаа байхгүй юу. Тэгээд суралцсан чинь манай нөгөө ментор багш нь манай хүнд маш их санаа сэтгэл тавьсан юм байна. Тэгээ байн удаа за та яаж энэ одоо чадсан шүү, болсон шүү, эдгэрий шүү гэх ингээ нэг урам дэм өгөөд хөрхөө ингээд ажилласан юм байна л да. Хажуугаас нь эхнэр нь бас энэ чинь одоо хүний хайна гээл зайлвал нөхрөө эдгээчих гээл бүр ингээл байдаг газараа хичээгээд л яваад байсан юм байна. Тэгээ тэрийг хараад гинтхэн нэг өдөр өөрийгөө ухаарсан гинэ. Гэхдээ энэ хүмүүс ингээ намайг эдгэх гээд ингээ яваад хахад би яагаад 5 хүүхэд маань яанаа одоо би өнгөрсөн юм байна гэж бодоод байгаа юм бэ. Гэж гинтхэн бодоод ерөөсөө би итгэнгээд оролдоод үзье л та гэж бодсон гэнэ. Тэгээ босоод нөгөө хичээлээ сонсоод дасгал масгал хийгээд 7 хоног ингэсэн чинь би энэ өөр болж гин шүү. Өө эн чинь болох юм биш тэгээд би одоо би ерөөсөө итгэх юм байна, итгэрий гэд ингээд чармаа яасан чинь би одоо ингээд босоод ирлээ. Би ерөөсөө юм хардггүй байсан. Одоо би ингээд харж байгаа нөгөө тархины хавдар чинь тэр харааны мэдрэлийг дараад юм харахаа болцсон байсан юм байна. Тэгээд урд тийм сүмийсэн цэгэл харагддаг. Тэгэл би одоо урд байгаа хүнээ дагаал ингээл араас нь юм бай ингээл явдаг байсан. Одоо бол би ингээ харж байгаа гэх. Тэгээ ярьж байгаа байхгүй. Яг энэ байхгүй юу? Ингиж дотроосоо тэр сэрхүү үүсчээж эн чинь өөрөө эмч, төгс эмч чинь дотор байна гэж би хэлээд байгаа чи энэ.
Тэгээ ингэжл имжлэхгүй бол тэр сэтгэл засалж байна уу, сэтгэл зүйч гişнээ сайн байна уу, бий байна уу, тэр хүнийг имжилж аварч чадахгүй, бурхан ч аварч чадахгүй гэдэг шүү дээ. Тэ? Яг ингээд өхөл нь ирцэн те. Өөрөө чамаахгүй, өөрөө өгөхгүй босыг ирүүлжий гэж хичээхгүй байгаа хүн дээр мянган бурхан хурж ирээд аврах гэсэн ч чадахгүй ч жоохгүй. Тийм үг бий. Аврал энэ дотор байгаа маа. Яалтч яг таныг яг хэлэхэд анх сэтгэлийн шид би танаа сэтгэлийн шид хөтөлбөрт хамрагдчих үтсэн. Анх яагаад хамрагдсан гэхээр хүн болгоо энэ эргэн тойроо идэгрээдсэн байхгүй. Сонсгоод тэгээ тэнд хавдар байна уу идэгрээл. Тэнд хүнт ингээд толгооны өвчин идэгрээл. Тэнд хараа ороод баг. Гэт ингээд нэг гайхамшгууд ингээд харагтаад байсан. Тэгэхээр нь би яг нөгөө шинжлэх ухааны талаар илүү бариад судлаад олон жил явцсан болохоор биеэрээ одоо мэдэрч туршиж үзье гэдэг энэ нөхөр юу яагаад вэ нэ? Яг ямар аргачлалыг хэрэглээд идэв. Тэгээд анх суусан. Тэгээд тэр дотор чинь бас ингээд бас үл итгэх байдал үүсэж байгаа шүү дээ. Миний биеэр яадаггүйсэн гэхээр айгүй их юм хүчтэй юм халуун шатаад идэгсэн байхгүй. Гинт ингээ халуун шатдаг. Бүхэл биеэр. Тэгэл хөлрөн. Тэгээ хөлрөхтөө ингээ шөндөө одоо хүнчлөө тийрдэг. Тэгээ ингээд хүлс ингээд баг бүндгөнөг шахуу тэгэж хөлрдөг. Тэрийг ангаах ухаанаар тайлуулсан чинь нөгөө эмэгтэйчүүдэд тохиолдод идэг зэвшилт гэж тайлж байгаа. Тэ зэвшилтийн ихэн шинж тэмдэглэл юм байна л да. Тэгээд ээжээсээ асуусан чинь ээж дээр бас тийм шинж тэмдэглэл ирчихсэн. Тэгээд би одоо таны сургалтанд сууж байхдаа за хэрвээ үнэн бол миний энэ бие дэлрээд байгаа энэ халуун шатж байгаа. Нүүрлөө халуун шатж байгаа. Тэ айгүй хөлрөж байгаа. Энэ шинж тэмдэг арилгах хэрэгтэй. Хараа гээл. Бараг бооцоо тавиад шүү. Тэгэл тэгсэн яг сар хагасын дараа юм байна. Миний яг энэ зөвхөн толгой хэсгээр ингээл халуун шатаад үлдсэн. Тэгээ би дээр тэр халуун шатахгүйсэн. Тэгээ би гайхаад энэ ч одоо яг сэтгэл зүйн гаралтай юм биш үү? Магадгүй өөр ингээд биологийн урвал явагдчихсан байж магадгүй те хүний бие эдийн засгийн хөгжрөл явагдаад. Тэгвэл дахиад нэг сар хагас үтчихэ. Тэгээд миний энэ толгойн энэ халууштай байгаа энэ байдлыг арилгах нь. Яг хүн нэг ингэ ичтэй штэ те. Тэг ичгээр ингээл нэг нүүр халаад угэл нэг сонирн болдог штэ. Тэгээдсэн баг. Тэгээд дахиад хагас сар явсан чинь одоо ингээд биед тэгж халуушдах мэдрэмж байхгүй. Байхaltaй яг. Тэгээд би ер нь одоо биеэрээ туулаад итгэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө яалччгууд дотоод итгэл үнэмшил. Тийм шүү дээ. Би яг итгэе гэдэг үүднээс бусад одоо мэддэг зүйлээ би орхиод таны энэ хийж байгаа аргачлалд итгээд. Тэгээ англи хэлээр сурж байгаа хүмүүстэлтэй өмнө нь ямар арга барилаар сурсан юу мэддэг байсан чи хамаагүй яг энэ арга барилаараа л сураарай гэдэг. Тий яг тий. Тэр шиг яг явж гитсэн. Тэгээд наг дээр бол яг идэрл харагдсан. Гайхалтай баяр хүргэе тий. Таны сэтгэлийн хүч чинь шүү дээ. Тэгээ би ингээ сайхан эрүүл болсон хүмүүсүүдийг хараад дотроо маш их баярлдаг. Тэгээд хүмүүс болохоор надад талархах гэдэг. Үгүй ээ эн чинь таны дотор байгаа тэр юм чинь сэтгэлийн хүч чинь гал чинь цог чинь таны дотор байгаа бурхан чинь таны дотор хүн чинь ажиллаад би идэгрий гэсэн шийдвэрийг гаргасан чинь энэ чинь болж гэн болох юм байна гэдэг итгэлийг таавч штэ. Гэхдээ тэр чинь л байхгүй. Тэр чинь таныг ангааж байгаа болохоос штэ. Миний хийж байгаа юм бол яхав те ингээд гаднаас нь л нөлөөлж байгаа штэ. Жигэн дотоод идэгрэл бол дотроос л явал. Тэгэхээр бидний энэ явуулаад байгаа арга хэмжээ олныг хамруулж ингэж тал талаас нь ингэж тэг энергийн хувилрал бөөнрлийг үүсгээд ингээд явуулаад байгаараа л тэр сэтгэл засал сэтгэл зүйч нараас бол ялгаатай. Тэнд болохоор нэг хүнтэй ажиллаж байгаа байх. Тэгээд энэ нөгөө нэг талаараа бас энэ шинжлэх ухаан гэдэг юмдаа бас баригдах аюул байна. Тэр нь өөрөө манайханд бас өрдөн муутай болгоод байгаа гэж би боддгийн шүү зүгээр энэ хүн. За энэ хүндээ ч гэж. Одоо хүмүүсийн юм ярьж хоёлаа энэ хүндээ гэж ярих чинь. Тэгээ яг манайхан сэтгэл зүйч нь зөвхөн тэр сэтгэл зүйн шинжлэх ухааны тэр нэг арга гаргачлал тэр нэг ийм хүнтэй ингэж ажиллана ч гэдэм үү те тэрэндээ баригдчихар чинь
Яаж өөр энэ хорвоо ертөнц чинь баян биш үү? Тэгэл нэг ийм аргачлууд эмчнэр ч гэсэндээ бөөрийн өвчнийг ингэж ийм өгөөд ингэж эмчилнэ гэл нэг ийм юм байгаа үстэй. Тэрэндээ ингээд гаццсан хүмүүс чинь яаж өөр юм олж харах юм бэ? Гэтэл ганц тэр имээр бүр идэгт юм уу? Хорвоо ертөнц үгүй гэдгийг чинь баталж өгч штэ. Тэ? Анагаахын шинжлэх ухаан чинь үүсээд бас л нэг хэдхэн жил штэ 300 400 жил хүрэх юм уу штэ. Гэтэл чинь тэ уламжлалт анагаах ухаан гэдэг юм чинь мянган жил оршиж ирсэн юм байж байгаа үстэй. Гэхдээ Монгол улсад тэгэхэд 100 жилийн өмнө Европ анагаах ухаан байхгүй штэ. Бид нар тэгвэл тэр үед бөөрөө яаж ангаадаг байсан юм? Гүний хэдэн ургамлаа уугаал тангаа уугаал гэл болтгол байсан мэт тий. Тэгэхээр тэр юмд ингэж баригдах чинь өөрөө их хүнийг их хязгаарладаг зүйл байгаа байхгүй юу? Эмчнэр ингээд тэр эмч гэдэгтэй баригдчихна. Сэтгэл зүйч гэдэг нэг юм хашаан дотор орчихно. Тэгээ буддийн шашныхан болохоор буддийн шашин гэдэг хайцагт орчихно. Христийн шашин гэдэг бас нэг хашаан дотор орчихно. Тэг зөвхөн тэр хашаан дотор тэр нэг хязгаарлагдмал хүрээгээр ертөнцийг харах гээд оролдоод ганцхан тэрийг үнэн зөв гэж итгээд ингээд байгаа чинь энэ хоорондын зөрчлийг үүсгэж байгаа байхгүй юу? Хоорондын зөрчлийг үүсгэхээс гадна өөрийг нь тэр хүнийг өөрийг нь ийм хязгаарлагдмал болгоод байгаа байхгүй юу? Бас нэг ийм айдсын байдалд оруулаад байгаа шүү дээ. Хоёулаа ч нөгөө айдсаа ярихаа мартсан шүү дээ. Шашин ярьжсэн чинь айдсаа ярьжсэн саналаа тий. Энэ шашныг дагаж энэ айдсууд маш их явд юм бил. Ямар ч шалтгаангүйгээр даралт нөсдөг. Ямар ч шалтгаангүйгээр ба штэ. Биеийн чичирдэг. Биеийн халуун нөсдөг. Одоо яг халуурж байгаа юм шиг биеийн арзалзаал биеийн чичир хийлээл ингээд байдаг. Нэг юм 50 гарсан хүн надтай уулзчихсан байхгүй юу. Тэгээ миний танил л та. Тэгээд чи яагаад ингэж байгаа анзаарахгүй байна, мэдэхгүй байна. Би танаа хичээл ном сургалтанд одоо зөндөө суулаа. Тэгээд ерөөсөн өөрчлөгдөж чадсангүй гэт ингээд. Тэгээ яг би нэг манай хичээл сургалтанд суугаад өрдөн хүрээгүй гэхээр би бас жоохон судалгаа явуулах гээд яагаад өрдөн хүрдэг юм бол гэж бодоод гайхаад тэгсэн чинь тэр хүн яаж хичээл сонссон бэ гэсэн чинь нөгөө маш шашинд гүн итгэж хүн байхгүй юу. Тэгэхээр хичээлийг сонсохдоо за энэ нэг юм хардталттай сонссон гэсэн үг. За энэ нөгөө миний шашинтай буруу юм яриа явуулчлаа шүү. Энэ болохгүй болчлаа шүү гээл. Ингээл нэм айцтай. Одоо нөгөө хүн чинь тамд унчих вэ гэсэн маш том айцтай байхгүй юу. Тэгээд тэр одоо нөгөө өөр шашны ч юм уу ингээд янз бүрийн юм тийм рүү орчих юм бол тамд он нүгэл хэлнэ гэдэг нэг ийм айц. Тэгээ нөгөө юм хичээлээ сонсохдоо ингээл маш их ингээд бичих гэснээр за энийг болохгүй юм байна. Энэ манай шашин тарьчлах юм байна гээл ингээл нэг ийм сэрэмжтэй айц төгшүүрийн байдалтай хичээл сонсоод байсан байсан. Тэгэд би тэр хүн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй та ямар ч шашин бай жинхэнэ шашны мөн чанар бүх шашнуудын нэгдэх нэг тэр цэг нь бол нэгүрсэл хайр. Бүх шашин хайрыг номлож байгаа шүү дээ. Тэ? Хайр шиг ерөөсө хүн төрлөختний нэгдэх тийм үнэт зүйл байхгүй шүү дээ. Тэгвэл хайр гэдэг чинь юу юм бэ гэхлээр жинхэнэ болцол нөхцөлгүй жинхэнэ тэр шашинд байдаг жинхэнэ ариун хайр жинхэнэ үнэн тэр ном болвол юу юм гэхлээр эцсийн үндэ хайр л байхгүй. Хайрын мөн чанар нь юу юм? Болцол нөхцөлгүй хэмжээ хязгааргүй хайрцаглалт байхгүй ялгуур байхгүй зааглалт байхгүй тий. Тэгээ яахав тэр ихч маань бол энэ айцсыг ингээ арилгаад уургаадсаа төхөр нөгөө өвчин алга болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр өвчин бол чи нэг юм хэдий шашин шүтэх сайн. Би шашин шүтгийг маш их дэмждэг. Шашин шүтэх маш сайн. Гэхдээ чи нэг буруу юм хийгээд шүү гэдгийг л тэр өвчин өөрт нь бол санаалсан юм байлээ л дээ. За ингээд бит хоёрын ярилцлага сонирхолтой байсан бахаа гэж найдаж байна. Тэгээд үзэгч танд ч гэсэндээ ямар нэгэн айдас, санаа зовлт, сэжиг тэгээ эргэлзээ энэ бүгдийн цаана бол айдас байдаг. Танд ч гэсэндээ ямар нэгэн айдас байвал энэ подкастнаас өөрийнхөө айдсыг илрүүлсэн бол комент бичээрэй. Надад ийм айдас байна. Энийг яаж арилгах вэ гэдэг комент бичих юм бол бид нар дараагийн подкастаараа бас дэлгэрүүлж ярьж болох юм аа гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл сайхан яриа өрнүүлсэн зочин хөтлөгчтэй бас талархал илэрхийлмээр байна. За танд ч бас талархаж байна.
ингээ нийгмийн сэтгэл зүйн сайн сайхан байдалч чиглэсэн энэ одоо том ажлаа эхлүүлээд явж байгаа танд одоо үнэхээр талархахгүй байхын аргагүй байна. Тэгээд урьж оролцуулсан явдалд маш их баярлалаа. Баярлалаа.